Хүсээ харилцаанд талархлаа илэрхийлэх, нэг нэгэндээ баярснаа хэлэх, энэ баяр талархлаар дамжуулаад чи миний амьдралд байгаа нь ямар ийм гайхалтай зүйл вэ гэдэг энэ сэтгэл хөдлөлийг ойлгуулна гэдэг бол юутай ч зөвлөшгүй юм чухал зүйл байдаг. Хоёрдугаарт нь уучлал гуйж сурах. Нэгнээсээ уучлал гуйх, гаргасан алдаанаасаа уучлал гуйна гэдэг бол хосын харилцааг амь тариа биш, харин урт удаан амьдралын туршид итгэж идэг, тэр тархлааг тогтоож идэг зүйл. Гуравдугаарт нь хосынхоо сэтгэл зүйн нөхцөл байдал, сэтгэл зүйн хувирал, сэтгэл зүйн тэр хямрал, сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт орж ийнэ гэдгийг анзаарч мэдэрч хандах нь маш чухал. Дөрөвдүгээрт нь хостой илэрхийлж байгаа, хосынхаа илэрхийлж байгаа зүйлийг нь сонсож өгч ойлгож өгөх байр сууриас хандах нь маш чухал байдаг. Хамгийн эцэст нь хостой цаг гаргаарай, ярилцдаг байгаарай. Энэ 5 зүйлийг л та хийж чаддаг байвал таны хосын харилцаа өдөр болгон амьд байх бүрэн боломжтой.